өнөөдрийн минь бөөрөө нэвтрүүлгээр би хөтлөгч Маргад, би хөтлөгч Инжир, би хөтлөгч Бөөрөө байна. Өнөөдөр та нартайгаа бид гурав хамтдаа байна, тийм ээ? Тийм ээ. Харин манай бөөрөө маань хөдөө гэрээ санаад Мөөрөө юу? Тийм мөөрөө. Мөөрөө хөдөө гэрээ санаад ингээд хөдөө явчихсан байхгүй юу? Тэ бөөрөө. Харин тийм ээ. Тэгтээ би Мөөрөөг жоохон санаж байна. Мөөрөө бид гурыг зөндөө санаж байгаа хта тий? Тийм ээ. Аавын гар, ачтай гар, хаврах зөөлөн хүчтэй гар, твэрч үргэхэд тинхээтэй гар, тэгсгэм хүүтэнд тэсвэртэй гар, харахад хэцүү хатуу гар, харин надтай зөөлөн гар. Чи яагаад хичээлдээ чихрэлдээ сунвэ? Даруйчгаа хураад тэгэхэд ингэж болохгүй шүү. Мэдэмхий жаал ингэж хидээд миний чихрийг хурааж авлаа. Өөрөө гэтэл үнээс нугаад өнөөг чихрээ бүтгэж гарлаа. Мөртөө зүгээр суухгүй чи. Мөнгөөр тоглоно гинэхүү. Даруй мөнгөө хураад тэгэхэд ингэж болохгүй шүү. Мэдэмхий жаал ингэж хидээд миний мөнгийг хурааж авлаа. Өөрөө гэтэл затай мөнгөөр зээрмэг аваад долдооч гарлаа. Хэн чамайг сургууль дээр чавхаар харав гисээ. Даруй чаваа хураад. Тэгэхэд ингэж болохгүй шүү. Мэдэмхий жаал ингэж хидээд миний чавхыг хурааж авлаа. Өөрөө гэтэл миний чавхаар хавийн шуудыг харваж гарлаа. Найзуудаа, би танарт цөөвөр чонын гэр бүл гэсэн нэгэн сургамжит бүлгэрээ ярьж сонирхуулъя. Нэгэн хүүтэн шөнө цөөвөр чонын гэр бүл даарч хурж явдал замд нь аслангийн үүр тааралдаж гин. Аслангийн үүрд ортол цөөвөр чоны хамгийн бага бэлтэрэг нь ийм ямар гоё агуу вэ? Тийм ээ аваа. Гэтэл аав нь өнгөрч өнөөдрөөс эхлээд энэ агуйд бид нар амьдрах болно. Читгэлчүү. Энийг сонссон ихнэр нь гайхаж "Хүүе болох юм уу? Болох юм уу? Хаслаа мэдээд уурлуул яана. Хүүе болох юм уу?" Гэхэд нөхөр нь зүгээр би нэг арга ботсон байгаа гэж хэлв. Энийг мэдсэн муу залт үнэг маргааш нь араатныхаа аслан дээр очиж дуулахжээ. Үнэг "Хүүе араатныхаа аслан минь. За, цааш нь бүр sweet mad. Өчигдөр нөгөө цөөвөр чонын гэр бүл чинь танаа агууд хонсон сүрхтэй. За, тэр бэлтрэгнүүдийнх нь заваан дүрсгүй гиньяа. За, танаа агууд чинь одоо авах юмгүй болсон да. Одоо яа? Гэхэд аслаа. За. Энэний чинь төлөө юу sweet mad болоод байгаа. Өчигдрийн хүүтэн борооноор даарч хүрсэн амьтад орж дулаацсан юм байгаа биз. Алуу яв. Гэхэд үнэг "Хүй одоо хүртэл яваг байгаа штэ." Аслаа. За үнгээ чи ихээр тол зөгөөд байгаа шүү. Цаашаа яв. Гэд үнгийг явуулжээ. Энийг мэдсэн бүхий их бэлдууч амьтад аслан дээр очиж дуулгав. Аслан сүлдээ итгэхээ байж өөрийн биеэр очихоор шиджээ. Очоод үзтэл нэрээ агууд нь бийж гин шүү. Аслан өөрийгөө эснийг мэдэгдүүлэхэд гэж архирахад ихнэр нь "Цаа чи нэлсэн байна. Одоо яах юм бэ? Нэг арга бод. Оо, ямар тэнэг юм бэ? Гү чи хурд нэг арга боддоо." Гэтэл нөхөр нь сандарч "Гү би нэг арга бодсон байгаа." Гэт чихэнд нь хідүүг шивжээ.
Ихнэр нь ч нөхрийнхөө хэлсэн ясаар хідэн бэлтгэгнүүдээ зодож гарлаа шүү. Цангуулаач. Цангуулаач. Гэхэд нөхөр нь хөөй бэлтгэгнүүд яагаад уйлаад байна? Гэхдээ ихнэр гүй эднэр чинь өчигдрийн арслангийн мах идэггүй. Заавал шинэ арслангийн мах идэн гэдэг штеп. Ангаа. Одоо зайлснаа харуул. Одоо залхиг наасгач. Энийг сонсон аслан ихэд айж. Гүй эднэр чинь арай арслангийн мах иддэг болсон юм шүү дээ. Гэт зүгтэг гэтэл цөөвөр чоны хамгийн баг эвтэрг нь тий чинь арслангийн мах байна. Бүгдээрээ дайраад бүслээ. Гэт арслангийн хоёрлоос зуураад ав. Арслан хөө цааш тавиач. Гэт хар ичээрээ зүгтэн одоо энэ цагаас хойш цөөвөр чонын гэр бүл арслангийн агууд амьдрах болсон юм гэдэг. Сайн байцгаана уу? Би өнөөдөр жигмэд тагмад хоёрыг заана. Эхлээд бүгдээрээ жигмэд тагмад хоёроо сонсъё. Тэгээ. Жигмэд тагмад хоёр чимсэн хамтлагде Ули матандачаад урдч түүхээр болжээ. Ули матандачаад урдч түүхээр болжээ. Итгэл тавтай жигмэдэн дөрөвдөө болжээ. Том тавтай тагмадын сүдэнгээ сүдчээ. Том тавтай тагмадын сүдэнгээ сүдчээ. Одоо би та нарт үгийн хэлэнгүүд та нар тогтоож аваарай заа юу. За, бүгдээрээ анхаарлаа сонсъё шүү. За. Жигмэд тагмад хоёр. Жимсэнд хамт явжээ. Уулын модонд очоод уралдаж түүхээр болжээ. Том савтай тагмад нь сүүлтэн гээд боджээ. Сүүлтэн гээд сүрдэжээ гэдэг үг. Жижиг савтай жигмэд нь төрүүлнэ гээд боджээ. Түүсээр байгаа тогмодын саван дүүрээд иржээ. Эцээр байгаа жигмэдийн гэсэн цадаад иржээ. Одоо бүгдээрээ дуугааныг аятаа сонсчихъя. Жигмэд тагмад хоёр чимсэн хамтлагде Ули матандачаад урдч түүхээр болжээ. Ули матандачаад урдч түүхээр болжээ. Итгэл тавтай жигмэдэн дөрөвдөө болжээ. Том тавтай тагмадын сүдэнгээ
дээ. Жимсэн гарвал жигмичиг байж болохгүй шүү. Тогмжиг байх хэрэгтэй хаа тий. За ингээд дараагийн дуугаас сурцгай булангаараа эргээ уулзлаа. Баярлалаа. Та нар манай тэмцээнд оролцох гад хүрээд ирсэн юм уу? Би хөөрхөн байна уу? Хөөрхөн байна. Аа, за баярлаа. За өнөөдрийн тэмцээнээр та нараар би ингээд асуулт асуун заяа. Та нараас би асуулт асуун заяа. Тэгээд та нар гараа өргөд хариулна шүү за. За. Эхлээд яах вэ энэ жирээ? 2 багт хуваан тий? Тий. За, чи тэгвэл найзуудтайгаа багт нэр өгч. За. Бууз нэг баг нь бууз, нөгөө баг нь хуушур. Чи өсөд байгаа мó? Үгүй. За тэгвэл аль баг нь бууз, аль баг нь хуушур олмаар байна. Баруун талд байгаа нь бууз, зүүн талд байгаа нь хуушур. За. Баруун гар талд байгаа нь бууз баг гэж шүү заа юу. Манай бууз багийн 2 гараа өргөдөө. За. Манай хуушур багийнхан байна уу? Гараа өргөдөө. За. Манай бууз багийнхан өөртөө танилцуулж өгөх үү? Хэн гэдэг үлээ? Намайг Тэлмүү сайхан гэдэг. Юу? Намайг Тэлмүү сайхан гэдэг. За, Тэлмэг сайхан. Намайг совдос сундад хэлдэг. Хэн гинэ? Совдос сундад. Сувдан сандар. За. За хуушур багийнх. Намайг оюун сан гэдэг. Намайг баярлах гэдэг. Баяр хингсэн бэ? Баярлах. Одоогоо яг чанга хэлээрэй за хариултаа. За. Бууз хуушур баг бэлнэ үү? Бэлэн. За, эхний асуулт. Хүн хэдэн хуруутай вэ? Гараа өргөд хариулна шүү. Хамгийн түрүүнд хуушур баг гараа өргөсөн юм чинь хуушур баг хариултыг хэлээрэй. 5. 5 аа. 10. Хүн 5 хуруутай гэж юу? 10. 20. За, дараагийн баг. 20 шүү дээ. Та нар хуруугаа мэддэггүй биш үү? Баяр үргээ 20 шүү дээ. Би л авдаг 4 туурайтай. Хамгийн ихэнд хуушур баг зөв хариулсан уу? За одоо 2 дахь асуултаа асуугаарай бөөрөө. За. Могоо штэ. Та нар могоо мэднэ те? Тий. Тэгвэл могооны чихэн хаана идэм бол? Чихүстэй. Хатлаараа байгаа чихтэй штэ. Та нар харсан юм уу? Хараагүй. Би харсан штэ. Нэрэ чихгүй гэж юу? За. Гараа өргөд хариулах хэрэгтэй байсан шүү. 2 баг хоёулаа зэрэг хэлсэн учраас хоёуланд нэг оноо өглөө. Тэгэхээр хуушур баг 2 оноотой, бууз баг 1 оноотой. За 3 дахь асуулт. Хоньны аавыг юу гэж нэрлэдэг вэ? Бууз баг маань гараа өргөсөн учраас бууз баг маань хариултыг хэлээрэй. Хүнд аав байхгүй шүү дээ. Тэр дооч. Байдаг шүү дээ. Тэгвэл тэгээд хоньны хүүхдүүд хаана? Яагаар аавгүй ээж тэгээд түрээд идэгий? Мэдгүй. Та нар аав ээжтэй үстэй. Тий. Би ч гэсэн аав ээжтэй шүү. Тэгэхээр хонь ч гэсэн аав ээжтэй гэсэн үү? Энчрээ. Чи ингэд мэдгүй. Хоньны аавыг мэдгүй. Мэдгүй шүү дээ. Мэдгүй мүү? Та нараас мэдгүй мүү? Мэддэггүй шүү. Оо тийм үү? Би ганцаараа мэддэм бах та. Яасаа? Янгэр гэж бодож байна. Янгэр чи юу гэж хань аав байх юм бэ? Янгэр чин
Зэрлэг тийм ямаа гэлдэг байхгүй юу? Уулд амьдардаг, уулаар ярьдаг ямааг чинь янгир ямаа гэдэг. За. Бууз баг бууж өгсөн үү? Бууж өгсөн. Хуушир баг бууж өгсөн үү? Бууж. Инжир бууж өгсөн үү? Бууж. За. Хоньны хавыг чинь хууц гэдэг байхгүй юу? Том ивэрлээ. Том хонь идэв штий. За та нар одоо сайн мэдчих аваарай заа юу? За. Гэртээ хараад бас сайн судлаарай за. 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 Дөрөв дахь асуулт. Аавын талын хамаатан юу гэж нэрлэдэг вэ? Би бас мэдх юм байна. За, аль баг нь гараа өргөх юм бэ? Хурдлаарай. Манай бууз баг маань гараа өргөсөн байна. За, бууз баг хариултыг сонсъё. Аавын талыг аав гэдэг. Зөв байна. Баяр үргээ бууз багта. Халгаа ташаарай. Баяр үргээ. Бууз хуушир багч нь тэнцэж байгаа юм шүү. Тэ. Оноогоороо тэнцчихлээ шүү. За. Тэгвэл нь штэ. Хоёр багт нэг цаасан дээр үг бичээд өгөн заа юу. За. Та нарт үг вэ нү? Бууз хуушируудаа. За. Наа үгнүүдээ юу штэ. Энтэд оруулаад бичсэн байгаа байхгүй юу? Зөв байрлалд оруулаад зөөрд зүг болгоно. Та нарт бодох хугацаа өгье заа юу. Тэгээд хамгийн түрүүнд гараа өргөсөн баг хариултаа хэлнэ. Гол нь штэ. Хэн дөрвөлж хэлэхдээ гол нь ш. Үгийг нь яг зөв дэс дараалд оруулаад зөв утгатай зөөрд зүг болгоно шүү. Бөөрөө ингэ танаа авыг хин гэдэг. Танаа авыг бох гэдэг ш. Ийм том битэй. Надаас том битэй. Бас уурал гараа амар. Хуушир багийг сонсъё. Ам нэвэл уус шиг нь. Сайн байна. Баяр үргээ. За, одоо бууз баг. Айлаас ирэхээр авдраа авах. Зөв байна. Баяр үргээ. Хашаа. Ямар мундаг юм бэ? Хөөш. Энэ хоёр багч хоёулаа тэнцчихлээ шүү. Оноогоороо. За тэгвэл биш үү? Багаас нэг хүүхд дуу ч юм уу, шүлэг ч юм уу унши. Гэтэ сая хуушуур баг биш үү? Хоёр мөртөөс нэг мөрийн л уншчих шиг боллоо шүү. Усай зөв хоёулангийн зөв илэрчих шиг болсон шүү. Зөв хэлсэ. Ам нэг л уушиг нэ. За. За. Хоёр багаас нэг хүүхэд нь бүгд авьяасаа үзүүлээ. Тэгээд яг хэн төрүүлснийг шийдээ заа юу. Хоёулаа дахиад нэг асуулт асуучих юм уу? Тэхүү. Ямар асуулт асуух уу? За. Таваа шүү малыг нэрлэе. Яма тийг үхэр Атуу тэмээ. Үхэр юу гэсэн бэ тэгээд Атуу тэмээ мэр атуу. Сайн байна. За үз. Яас мундаг юм бэ? Чата бүр. За тэгвэл заа юу. Сайн санааны үзүүрт юу гэдэг вүлээ? бууз баг маань дөрүүлж гараа өргсөн юм чинь бууз баг хэлээрээ. Шар тос. За одоо манай инжир та нараар онцгой таалгана. Гадаа ногоон хацхад улаан хаяхад хар тэр юу вэ? Намар юу? Инжир наадах чи ингэж хэлдэж штэ. Харахад ногоон, хацхад улаан, хаяхад хар. Эхлээд гаднаасаа харахад ногоон харагдана. Тэгээ хазаад үзсэн чинь улаан байна. Тэгээ за хаягаа хаях гэсэн чинь хар болчлоо. Энэ юу вэ? Энд чинь хар тоолох уу? За. 1 2 3 4 5 6 7
8 9 10. Цэвэр. бууд багуу. Гоо. Цэвэр. Хариулт байна уу? Ямар За бууж өгсөн үү? бочгсон. За бууж өгсөн бол бүгдээрээ гараа өргөөрөө. Хариулт нь тарвас. Амархан байгаа зү. Тарвсыг байна штэ. Гаднаас нь харангууд ногоо харагдана. Тэгээд зүсээд идэнгүүд улаан харагдана. Хаяад нөгөө үрийг хайдаг. Үрийн хаянгууд үр нь хар идэг штэ. Сонирхолтой байна уу? Сэнэлтэй. Та дүр биш дээ бас. Ундаг юм аа. Бараг бүх асуултанд хариуллаа штэ. Тэгээ бүр хоёулаа оноогоороо тэнцээд. За яалтчгүй мундаг юм байна. Бууз хуучур багтаа баяр үргэе. Хоёулаа тэнцсэн учраас хоёулаа төрүүлсэн гэсэн үг шүү. За юу? За. За. Өнөөдөр манай нэвтрүүлэг дуусж байна. Баяртай. Ирсэн найзуудаа баярлаа. Баяртай. Баяртай. Сайн байна уу хүүхдүүдээ. Өнөөдөр манай нэвтрүүлэг дахин шинэ оролцогч ирсэн байна. Чамайг хэн гэдэг вэ? Энда. Чи хэдэн настай вэ? 5 настай. Чи тэгвэл Одоо сургуульд орох гэж байгаа юм тий нэгдүгээр ангид. Тий. Сайн уу Интра? За. Намайг бөөрэ гэдэг. Намайг Энда гэдэг. Танилцах таатай байна. Чи ямар дуу сонсдог вэ? Би Halloween дэдэг. Аюулаа гэдэг гинэ. Halloween дэдэг. ер нь Like Pink-ийн нэг дуу юу? Тэгвэл чиний мэддэг дуу байгаа юу? Мэддэг дуу? Зан өдөө дугаалаад сайхан үзэндээ явлаа би айдын мэдээ таалдаад ахаа эзэн болоо би айдын мэдээ таалдаад ахаа эзэн болоо би дүүн зүтэй хонда дүүтэн ятан гэлтээд хөөхимэяад хөлсөн бузгаач хаягдан хөөхимэяад хөлсөн бузгаач хаягдан Сайхан сэтгэлээ дүүслэгээд савтай сүнэсэн дамжуулаа гişтэй хаад имэмэн гişтэй ихэд баярлаа гişтэй хаад имэмэн хийдэй ихэд баярлаа Тэдний даастай бослоо гэд ийм бэ намайг юулоо буюу симигийн юулон баттай ошиг болондоо буюу симигийн юулон баттай ошиг болондоо Вау! Баяр үргэе. Ямар гоё дуу чижилсэн Энд чи дуу юм уу? Тэ Дуу штэ айл имэ гэдэг дуу дуулаад ах чинь. чи дахиад өөр гоё дуу мэдэх үү мэдэн штэ би жижигэн байж чи мэдэн За дуулчих. Жижигэн байж юу жижиг жигэд ниси жив ангаагаа жив анган дигдэ жив тогли жив бужигли жив тогли жив бужигли жив хой humбалж мо жив хой ниси жив хамаагаа жив анган ниси жив тогли жив бужигли жив тогли жив бужигли жив хой humбалж мо жив хой ниси жив Вау! Гой дууллаа. Интра чи үлгэр мэдхүү? мэдэн Тэгвэл чи үлгэрээ яриад өгөөч.
Нэгэн өдөр хулгнууд өөрсний хамгийн том дайсан болох муутай тэмцэлтгээ хуулав гинэ. Муу тэдний тавилуу хүчтэй өчөө яаж ч тэдэлэг этэж бөөг мэдэн тухтаж амжих талаа санал зорилгожээ. Хулгнууд мууны аюулгүй савнаасаа үүнээсээ духиж чадахгүй тгүүлсэн тийж байдаасаа ангижхийн тулд янз бүрийн санаа сэдвээр яялцж харамсалтай тэдгээд дээгтээ үүдэн түшгэ огт санаа байсангүй гин. Тэгтэл тэдний дундаас нэгэн залуу хулган гажиж надаа нэг сайхан санаа байна. Маш энгийн атлаа. Хэдүүлээ мууны хүнзэнд хонх чи хэвээ хонхны дул сонсогдвол мууж бог мэдээд хийшүүдэ гэж бусдаа хэлв. Бүгдээ залуу хулганы санааг цаашаага магтаж яагаад бид ийм санаа бодож болсонгүй вэ гэж биенээсээ асуув яшилдэж гинэ. Тэгтэл тэдний дундаас нэгэн нас тогтсон хулган гажид залуу хулганы хэлсэн санаа тунш мэгэн бэжээ. Гэхдээ бидний дундаас хинэн мууны хүнзэнд хонх зүх бэлээ гэнгүүт бүгдээс намгүн болцгоожээ. Дуусна уу? Дууссан. Ямар сонирхолтой үлгэр вэ те? Тэгээд тэр хулгай яасан бол? Харин тэгээд тэр хулган одоо яасан бол? Нөгөө муурч баригдсан бах та те? Тэгэхээр өнөөдөр энэ драмын нэрсэнд баярлаа. Тэгээд бид гуравт гоё үлгээр ярьж өглөө те? Харин Хүүхдүүдээ та нар ч гэсэн энэ нэвтрүүлэгт ормоор байвал малчин телевиз рүү яраарай. Баярлалаа. Хүүхдүүд маань хэрв энэ нэвтрүүлэгт орохыг хүсвэл малчин телевиз рүү яриад орж болно шүү. Баяртай. баяртай. Баяртай.